Сайн мэцхан үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт болсон онцлог үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. Өнгөрсөн жил Бангладешт засгийн газрын томилгоо, ажлын байрны хомсдол, ялгуурлан гадуурхалтаас үүдэлтэйгээр залуучуудын жагсаал эхэлж, улмаар тус улсад хамгийн удаан ерөнхий сайдын албыг хашсан Шейх Хасинаг буулгаж, тэрээр энэтхэг рүү дөрвсөн байдаг. Товчхондоо даргын хүүхэд дарга болдог кастинг систем үүсчихсэн байсныг залуучууд нь эсэргүүцэж, жагсаж, улс орныг хамарсан бослого үүмэ болсон. Бүтэн жил төр засгийн газар төр барьсны эцэст эх оны 2 дугаар сард сонгуул зохион байгуулгаар болсон. За тэгвэл яг сонгуулийн өмнөхөн Шейх Хасинагийн засгийн газрын эсрэг тэмцлийг удирдсан Шариф Осман Хади гэх залуу бусдын гарт амнаас алтлаа. Ингэснээр Бангладеш даяар ард иргэдийн уур хилэн дэд цэгтээ хүрч гудамж талбайд иргэд уур бохимдлаа илэрхийлж нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Хэргийн тухайд өнгөрсөн 7 хоногт нийслэл Дакад Шариф Осман Хади руу масктай этгээдүүд дайран гал нийсэн байна. За түүнийг Сингапурт эмчилж ирсэн бөгөөд шархаа дийлэлгүй өчигдөр нас оржээ. Бангладешт сонгуулийн товыг олон нийтэд нээлттэй зарлсны дараа буюу маргааш нь энэ хэрэг болсон нь олонний анхаарлыг татаж байгаа. За учир нь энэ сонгуульд бослого удирдсан Шариф Осман Хади Бидан нэр дэвшигчээр өрсөлдөх гэж байсан юм. За түүний нас орсон мэдээлэл гарсны дараагаар нийслэлийнхээ төв талбайд хэдэн зуун дэмжигч нар нь цугларч жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. За уурсан жагсагч нар Бангладешийн орон нутгийн хэвлэл мэдээллийн байрууд руу халдаж нэг барилгыг шатаахад хүрсэн. За цагдаа нар шатсан барилгын ойр орчимд байршин ажиллаж сэтгүүлч нарыг хамгаалтад авч гаргасан байна. Шариф Осман Хадийн 32 настай Инкилаб Манча гэх оюутнуудын эсэргүүцлийн бүлэгмийн тэргүүн Бангладешийн хөрш энэтхэгийн эсэргүүцлээ нээлттэй хүчтэй илэрхийлдэг ийм хүн байсан. За Бангладешийн улс төрийн намууд түүний нас орсон явдалд хэмгэнэл илэрхийлж гэмт этгээдүүдэд яаралтай зохих шийтгэлийг өгөхийг уриалж байна. Бангладешийн ардчлалын төлөөх тэмцэл нь айдас, хүчирхийлэл, цус урсгаснаар биелэлээ олохгүй гэж төр засгийн газрыг тэргүүлж байгаа Нобелийн шагналт Мухаммед Юнус хэлж улс даяар нэг өдрийг гашуудлын өдөр болгон зарлалаа. За Мухаммед Юнус Шариф Османы амь насанд халдсан явдал бол зохион байгуулалттай гэмт хэрэг байсан бөгөөд сонгуулийн явцад албаар саад учруулах гэсэн оролдлого юм а хэмээгээд сонгуулийн явцад нөлөөлөх гэсэн ийм үйлдэлүүдийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдгдсэн. За хэргийг яаралтай шалгаж эхэлсэн байгаа бөгөөд хэд хэдэн холбогдох хүнийг баривчлаад байна. Шариф Османы нодон жил удирдсан бослогын үр дүнд өнгөрсөн жилийн 8 дугаар сард ерөнхий сайд Шейх Хасина энэтхэг рүү дөрвсөн. За өнгөрсөн сард түүнийг жагсагчдын эсрэг гал нийснээс болж 1400 жагсагч хүн амь өргөцсөн учраас Бангладешийн шүүхээс цаазын ял оноосон байдаг. За гэвч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Шейх Хасина илэрхийлсэн бөгөөд өөр улсад оргинож байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх нь одоо хүртэл тодорхой байгаамаа. Дараагийн мэдээллийг хүргэе. Нямгарагт Австралийн Сидней хотын Бондай далайн эрэг дээр Израилийн үндэсний баяр болох Ханукаг тэмдэглэж байсан хүмүүс рүү 2 зэвсэгт этгээд талдаж 15 хүн амнасаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амнасаа алдсан хүмүүс нь 10 наснаас 87 настай байсан бөгөөд энэ халдлаас болж 27 хүн шархацсны 6 эмнэлэгт биеийн байдал нь хүнд байдалтай юм. За Израиль үндэстнийг онилсан энэ гэмт хэргийг 50 настай Сажид Акрам түүний 24 настай хүү Навид нар үйлдсэн. Сажид Акрам газар дээр нас орсон бол түүний хүү одоо эмнэлэгт байна. За Сажид Акрамыг хэргийн газар дээр дарж зэвсгийг нь салгасан хүн бол Ахмед Ал Ахмед хэмээх 43 настай муслим ир. За тэрээр зэвсэгт этгээдийн бууг салгаж байхдаа хүүгийнх нь суманд өртөж шархацсан мөн одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа. За сэр гаралтай нэрийг Австрали даяар үндэсний баатар хэмээн цоллож түүний эмчилгээнд зориулж хэдийн 1.4 сая Австрали доллар цуглаадна. За Австралийн ерөнхий сайд Антони Албанис энэ хэргийг исламын улс бүлэглэлийн үдэл суртлаас үүдэлтэй гэж мэдгдсэн бөгөөд гэмт хэрэгтнүүд ч энэ бүлэглэлд үнэж байхаа тангаргалж байсан гэж мэдэгдэж удаатай. Өөрөөр хэлэх юм бол энэ хэрэг бол үзэн ядалтын шинжтэй ийм гэмт хэрэгэ гэж хэвлэлүүд онцолж байгаа юм. За Австралийн төрлийн гэмт хэрэг бол маш ховор гардаг. Тийм учраас Австралийн нийгмийг бол цочроосон ийм хэрэг болсон. Хамгийн сүүлд 1996 онд Австралийн Тасман дахь Порт Артур суурьнд олон хүнийг онилсан ийм галт зэвсгийн халдлага болж тухайн үед 35 хүний одоо амь хохирсон ийм харамсалтай үйл явдал болж исэн. Үүнээс болоод Австрали галт зэвсгийн хуулиа үндсээр нь өөрчилж тодорхой төрлийн галт зэвсгүүдийг хориглож улс даяар галт зэвсэг эзэмшигчдийг бүртгэн зөвшөөрөл олгодог болгож галт зэвсэг худалдан авах юм бол 28 хоногийн хүлээлгтэй болж за мөн галт зэвсгийг хямдралтай худалдаалахгүй байх зэрэг ийм олон одоо арга хэмжээнүүдийг авсан байдаг.
Үр дүнд нь Bondi далайн эргийн энэ хэрэг гарах хүртэл олон хүнийг хамарсан ийм галт зэвсгийн хэрэг бол огт гараагүй байсан юм. За ингэж галт зэвсгийн хуулиа өөрчилсөн Австралиг дэлхийд үлгэр жишээ болох үс одоо галт зэвсгийг хяндаг юм хуультай орон болгож байсан. За тэгвэл ням гаргийн энэ хэрэг гарснаас хойш Австрали ерөнхий сайд Антони Албанез галт зэвсгийн тухай хуулиа дахин шинжилнэ гэдгээ мэдгдлээ. Тодорхойлох юм бол Австралийн засгийн газраас одоо галт зэвсэг хураах ийм хөтөлбөрийг зарласан бөгөөд хэрвээ одоо галт зэвсэг хураах хөтөлбөр гэдэг нь иргэд галт зэвсэг хэрвээ эзэмшдэг бол хураалгаад оронд нь бэлэн мөнгө за эсвэл ваучер гэх мэт ийм дүүцэх зүйл авдаг ийм одоо агуулгатай хөтөлбөр болж байгаа юм. За Австралид одоогоор 4 сая гаруй галт зэвсгийг иргэд эзэмшиж байна гэсэн ийм тооцоолт байна. Энэ тоо бол 30 жилийн өмнөх Порт Артурын хэрэг гардаг үеэс илүү гарсан тоо гэдгийг бас онцлох хэрэгтэй. За баасан гарагт Австралийн ерөнхий сайд Антони Албанезийн мэдгдснээр хэрэг үйлдэгч нэг этгээд нь 6 галт зэвсэг эзэмшиж байсан бөгөөд галт зэвсгийн зөвшөөрөлтэй байсан. За Сиднейн захад амьдарч байсан хүнд яагаад ийм их галт зэвсэг хэрэг болсон бэ гэдэг асуудал гарч байгаа. За Австралид одоо байгаа энэ их галт зэвсгийг багасгахад чиглэж ажиллана гэдгээ Австрали ерөнхий сайд инхүү мэдгдсэн. За Австралийн засгийн газраас мөн нэг иргэнд ноогдох галт зэвсгийн тоонд хязгаар тавих арга хэмжээ авна гэдгээ мэдгдлээ. Инхүү арга хэмжээний хүрээнд хэдэн зуун гар буу галт зэвсэг хураана гэдэг тооцоолол одоогоор урьдчилан гараад байна. За түүнчлэн Австралийн засгийн газар хит туйлширсан буюу одоо экстрим үзэлтэй 7 хүнийг баривчилсан байгаагаа удахгүй суллан гэж мэдгдсэн ч тэднийг байнгын хяналтанд байлгана гэдгээ мөн зарлалаа. Өнгөрсөн 7 хоногийн Бямгарагт болсон бас нэгэн харамсалтай үйл явдал бол Америкийн нэгдсэн улсын Rhode Island мужид байрлах Brownie их сургууль болсон галт зэвсгийн алдлага. Brownie их сургууль бол Ivy League-т хамрагдах дэлхийн шилдэг их сургуулиудын нэг. За энэ удаагийн халдлагаас болж 2 хүн амьсаа алдаж 9 хүн шархагдсан. Хэргийг Португал гаралтай 48 настай Клаудио Валента гэх эр үйлдсэн бөгөөд тэрээр өөрөө Брауни их сургуульд өмнө нь сурч байсан юм байна. За Валента хэрэг үйлдэх өдрөө Брауни их сургуулийн нэгэн анги руу нэвтэрч дайрч орон 44 удаа галлсан ийм аимшигтай хэрэг болсон. Энэ хэрэгээс хэд хоногийн дараа буюу 15-ны өдөр мөн л дэлхийн тэргүүлэх шилдэг их сургууль болох MIT-гийн профессорыг гэртэнд байхад нь Валента амь насанд нь халдсан. За Валента мөн хохирогч профессортой 1995-аас 2000 оны хооронд нэг хөтөлбөрт суралцж байсан тогтоогдсон. За тэгвэл гэмт этгээд өнөө өглөө өөрийгөө эвгүйтгсэн байдалтай олдсон гэдгийг цагдаагийн албаныхан мэдээллээ. За хэдий гэмт хэрэгтэн олдсон ч гэсэн яагаад ямар зорилгоор ийм хэрэг үйлдсэн нь асуулт хэвээр үлдсэнийг Rhode Island мужийн ерөнхий прокурор Питер Нерено хэлсэн бөгөөд шалгахаар ажиллаж байна гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Америкийн нэгдсэн улсад он гарснаас хойш 75 удаагийн зөвхөн сургуулийг онилсан ийм галт зэвсгийн халдлага гэмт хэрэг бүртгэгдээд байна. За 2025 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар гэхэд Америкийн нэгдсэн улсад нийт 398 галт зэвсгээр олон хүнийг онилсан гэмт хэрэг бүртгэгдснээр 390 хүн амь насаа алдаж 1800 гаруй хүн шархтаж гэмтсэн байна. Америкийн нэгдсэн улсад галт зэвсгийн хуулийг шинжлэх тухай асуудал нь нийгмийн маргаантай сэдэв хэвээр байгаа хэлээ. Дараагийн мэдээллийг хүргэе. Украины цаашдын нөхцөл байдалд шууд нөлөөлөх үйл явдал яг одоо Брюсселд болж байна. Энэ бол Европын албаны удирдагчдын уулзалт. Тэд Оросын албаны улсын царцаасан хөрөнгийг Украинд зээл болгож олгох тухай асуудлаар хэлэлцэх нь энэ удаагийн уулзалтын гол зорилгоудын нэг байсан. За учир нь фронтод байлдаж байгаа Украины санхүүжилт төд удалгүй зогсох ийм эрсдэлд ороод байгаа гэж Европын албаны зүгээс үзэж байгаа. За тэгвэл өнөө өглөө Европын албаны удирдагчид Украинд 2026-аас 2027 онд зориулж 90 тэрбум евроны дэмжлэг үзүүлэхээр болсноо зарлалаа. Гэхдээ Оросын албаны улсын царцаасан хөрөнгийг ашиглахааргүй болсон байгаа юм. За одоогоор хаанаас одоо энэ 90 тэрбум еврогийн санхүүжилтийг босгох талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч гэсэн Европын албаны санхүүжилттэй хөрөнгийн зах зээлүүдээс босгоно гэх мэдээлэл байгаа гэж Reuters агентлаг мэдээллээ. За Украинд үзүүлэх Европын албаны тусламжид харин Чех, Унгар, Словак улсууд оролцохгүй гэдгээ мэдгдсэн бөгөөд энэ нь тэдгээрт дарамт учруулах юм шалтгаан болохгүй гэдгийг Европын албаа мөн мэдгдсэн. Өөрөөр хэлэх юм бол Европын албаны орнууд энэ тусламжид заавал нэгдэх шаардлагагүй гэсэн үг. Гэхдээ Европын албаны засгийн газрууд болон Европын парламент үргэлжлүүлэн Оросын албаны улсын зарцаасан хөрөнгийг Украинд зээлдүүлэх ажлыг судална гэж мэдгдсэн. Гэхдээ дайны хохирлыг Оросын албаны улс Украинд нөхөн барагдуулсан цагт Украин хэрвээ энэ зээлийг авах юм бол эргүүлж төлнө гэсэн ийм нөхцөлтэйгээр гэсэн. За тэр хүртэл Оросын албаны улсын зарцаасан хөрөнгө идэхгүй байх бөгөөд Европын албаны мэдэлд бүрэн байна.
За ийхүү ямартай ч Украины эх 2 жилийн санхүүжилтийг тодорхой хэмжээнд шийдэж чадлаа гэж Европын холбоо үзэж байгаа юм. Энэ хилцэлд хүрэх гэж харин олон цагийн яриа хэлэлцээ болсон гэдгийг бол дурдахын зүйтэй. Ялангуяа Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсноос хойш Украинд үзүүлэх Америкийн нэгдсэн улсын тусламж огцон буурсан учраас Украины арыг ерөнхийдөө Европын холбоо дангаараа дааж байгаа гэхэд бол хэлсдэггүй. За Европын холбоо Оросын албаны улсын 210 тэрбум еврогоор үнэлэгдэх хөрөнгийг зарцаагаад байгаамаа. Лав гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп улс даяар ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нар ард түмэндээ хандан ийм мэдэгдэл бол хийдэг. За Трампын хувьд 19 минут үргэлжилсэн энэ мэдэгдэлтэй цагаачлалын асуудлыг хөндөж өөрийн өнөөдрийг хүртэл 11 сарын хугацаанд хийсэн ололт амжилтуудаа онцолж эх онд хөгжил дэвшил авчих тухайга амлалаа. За тэрээр манай эх орон хүчтэй Америкийн нэгдсэн улс урьд өмнөхөөсөө ч илүү агуу болох болно. Эх онд эдийн засгийн хувьд хизээч байгаагүйгээрээ хүчирхэгжих болно гэж цохон тэмдэглэсэн юм. Ингээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн мэдэгдлийг 5 хэсэгт үзэж та бүхэнд товчлон хүргье. За эхний асуудал бол мэдээж цагаачлалын асуудал. Трамп хэдий барууны үзэл баримталтай улс төрчиж гэлээ цагаачлалын асуудлыг ерөнхийлөгч болохоос өмнө ч тэр одоо ч тэр бараг өдөр бүр ярьж байгаа гэхэд одоо буруутахгүй болов. За тэрээр байрны үн өсөж байгаа, иргэдийн эдийн засгийн чадамж муу байгаад цагаач иргэдийг одоо буруутгаж байгаа. Тодруулах юм бол Трамп хууль бус хүмүүс харийнхан гэж одоо хэлсэн байгаа юм. Харийнхан ирж Америк ажлын байруудыг эзэлж Америк татвар төлөгч таны төлсөн татвараар эрүүл мэндийн үйлчилгээ авч боловсрал эзэмшиж байна хэмээн хэлсэн. За мөн цагаачтаас болж хууль хүчнийхний тоо нэмэгдэж түүнийгээ дагаад энэ салбар дахь зардал асар ихээр өссөн гэсэн. Харин нөгөө талд Америкийн нэгдсэн улсын эдийн засагт цагаачд оруулж байгаа хувь нэмэр одоо авч байгаагаас илүү байгаа гэдэг хэд хэдэн судалгаа харуулсан гэж Ашазираг агентлаг шүүмжилж байгаа юм. Нин ялангуяа хөдөө аж ахуй, барилгын салбар дахь ажиллах хүчний дийлэнхийг цагаачд эзэлдэг. Түүнчлэн хүүхэд, ахмад настан, гэрийн асрагч, үйлчлэгч гээд асаргаа сувилгааны салбарт ихэхдээ гадаад иргэд буюу цагаач иргэд ажилтг юм байна. За дараагийн үндсэн сэдэв бол мэдээж эдийн засаг. Сүүлийн үеийн судалгаанууд Америк иргэд өсөн нэмэгдэж байгаа байрны үн хийгээд Трампын эдийн засгийн авч явах чадамжид эргэлдэж байгаа гэдгийг бол харуулсаар байгаа. Тодруулах юм бол Америк даяар судалгаанд оролцсон иргэдийн 36% нь Трампын эдийн засгийн бодлогыг дэмжиж байгаа гэсэн бол 45% нь үнийн хөрөгдөл бол эдийн засгийн одоо хамгийн тулгамдсан хүнд асуудал болсон гэж хариулжээ. За харин судалгаанд оролцогчдын талаас дээш хувь нь хэдийн итгэл алдарсан буюу Трампын эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байна гэсэн байр суурьтай байгаа юм байна. Трампын хувьд эдийн засаг сайжрах төлөвт орсон байгаа. За тэр бүхэл сая дурдсанчлан хүчирхэгчнэ гэдгийг бол дахин энэ удаа амласан. Тодруулах юм бол холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Паул эх оны 5 дугаар сард ажиллаа өгнө гэдгийг сануулж бодлогын хүүг бууруулж ажиллахад анхаарна гэдгийг амлалаа. За инфляц нэмэгдсэн тэрээр Байденний буюу өмнөх засаг захиргааг буруутгаж эрчим хүч болон хоол хүнсний үнийг бууруулахад анхаарч ажиллана гэдгийг хэлсэн. За дараагийн түүний онцлог асуудал бол ойрхон дорндод инх тайван авчих тухайсан. За энэ тухай хэлэхдээ Трамп би Америкийн нэгдсэн улсын их гүрний байр суурийг баталж 10 сарын дотор буюу ерөнхийлөгч болсноосоо хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 8 дайны учрыг олж Ираны цөмийн сүрдүүлгийг дарж Газын зурвасдах дайнд цэг тавьснаар 3000 жилийн дараа анх удаа тэр бүс нутагт инх тайван тогтоож амьд өнгөрсөн бүгдийг нь эх оронд нь буцааж хоригдлуудыг мөн л эх оронд нь авчирсан гэж хэлсэн. За гэхдээ шинжээчид Трампыг 8 дайны учрыг олсон гэдэгтээ маргаж байгаа бөгөөд нин ялангуяа Иран Израилийн мөргөлдөөнд Ираны цөмийн байгууламжууд руу халахад Америкийн нэгдсэн улс оролцсон гэдгийг онцолж байна. За түүнчлэн Газын дайн яг дууссан хэсэгтэр бол шинжээчид олон улсын хэвлэлд маргаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл Газын зурвас руу Израилийн арим дайрсаар байгаа. За мөн тусламж ороход хүндрэлтэй байгааг нэг ёсондоо дайн дууссан нэрийн дор эргээд Газын зурвасыг одоо олон улс мартаж байна, орхиж байна гэж маргаж байгаа юм. За гэхдээ Азербайджан, Армени, уулын Карабахын мөргөлдөөн за мөн Таиланд, Камбожийн асуудалд Трампын цэг тавьсан үйл явдлуудыг бол дурдахгүй байж бас болохгүй. За түүнчлэн зул сараас өмнө тэрээр дайчдаа алдаршуулан мөнгөнд тэтгэмж олгоно гэдгээ зарлалаа. За дэлхийн ертөнц дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн их мөргөлдөөнтэй байгаа энэ нэгдэгтэй цаг үед цэрэг зэвсгийн хүчнийхнээ шагнана гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хүү онцгойлон хэлсэн. За үүнд 145 сая цэргийн албан хаагч Америкт $1776
урамшуулалт тус бүр авах юм байна. За төгсгөлд нь түүнийг Венесуелийн асуудлыг хөндөх байхаа гэж сэтгүүлчид таамаглаж байсан боловч эсрэгээр огт дурдсангүй. За газрын тосны хориг тавьж их хэмжээний цэрэг Венесуелийн эсрэг байршуулсан ч гэсэн энэ тухайга дурдлаггүй. За хоёр улсын маргааны талаар маш цухасгаан хилээдэл өнгөрсөн гэсэн үг. Тодорхойлох юм бол Карибын тэнгис зорчиж байсан Венесуелийн хөлгүүд рүү Америкийн нэгдсэн улс гал нээсэн нь тэдгээр хөлөг их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсантай холбоотой гэж тайлбарлсан. За гэвч мансууруулах бодис тээвэрлэж байсан гэх энэ нотлохоо нь олдоогүй. За мөн ингэж гал нээсэн нь Америкийн нэгдсэн улсын эсрэг буюу олон улсын эрхцүүд харшилсан үйл явдал болно гэдгийг шинжээчид анхааруулж байгаамаа. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд дэлхийн иргэн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товчоор хүргэе. Холливуудын хамгийн том өрсөлдөөн болоод байгаа Warner Bros-ийн төлөөх өрсөлдөөнд Netflix ялж магадгүй байна. За учир нь тус кино студийн томоохон компани зөвлөлөөс Paramount-ийн худалдаа авах саналаас татгалзаж оронд нь Netflix-ийн саналыг хүлээн авахыг санал болгожээ. Warner Bros-ийн зүгээс Netflix-ийн саналыг хүлээн авах нь илүү ашигтай гэж үзэж байгаа юм. Стриминг үйлчилгээний тэргүүлэх компани болох Netflix-ийн зүгээс 72 тэрбум Америк долларыг санал болгоод байгаа лээ. Холливуудын ертөнцид болсон дараагийн том мэдээ бол кино салбарын шилдэгүүдийг шалгаруулдаг Оскарын наадмыг 2029 оноос эхлэн YouTube-ээр дамжуулах болсон тухай. Тус наадмыг телевизээр шууд дамжуулдаг байсан бол ийхүү цахим платформ руу шилжиж байгаа нь entertainment салбарт томоохон шилжилт болж байна гэдгийг салбарынхан нотолж байна. 2028 онд Оскарын шагнал гардуулах ёслолын 100 дахь дугаарыг өнөө хүртэл дамжуулж ирсэн ABC сууг дамжуулаад ийхүү 4 жилийн дараа дэлхийд даяар сая хэрэглэгч YouTube-ээр шууд хүлээн авч үзэх нэ. Вьетнамын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд ялангуяа COVID-19 цар тахлын дараа эрчимтэй хөгжиж байна. Тухайлах юм бол энэ оны 20 сая дахь жуулчин хүлээн авснаа тохиолдуулан Фуко гарал дээр ёслолын ажиллагаа зохион байгуулжээ. Энэ онд Фуко гарлын жуулчдын тоог тэргүүлсэн улс бүгд найрамдах Хятад ард улс байгаа бол удаах байранд бүгд найрамдах Солонгос улс болон Японы иргэд бүрдүүлсэн байна. За хамгийн сүүлд 2019 онд Вьетнамыг зорих жуулчдын тоо 18 саяд хүрч дээд амжилт тогтоож байжээ. Бүгд найрамдах Солонгос улсын төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээндээ хүрч улсын хэмжээнд анхаарах асуудал болж бодлогын түвшин хэд хэд арга хэмжээ авсан. За тэгвэл эсвэргээрээ тус улсад ихэр жирэмслэлийн тоо өндөр байгаа нь эрсдэл дагуулж эрүүл мэндийн асуудал үүсгэж болцсохгүй байна гэж шинжээчид анхааруулж байна. Тухайлах юм бол 2023 онд мянган төрөлт тутмын 26.9% нь ихэр төрөлтөйжээ. За үүнд 2 ихрээс дээш төрөлтүүд тодорхой хувийг эзэлж байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин их байгаа. Тиймээс их хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээ авах нь чухал болоод байна гэдгийг Корея хэрэг зэтгүүл онцолжээ. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.